За энэ яг ардын нам 2-3 гишүүн бас хоорондоо зөрчилдөд байгаа. Юунаас болсон бэ гэхээр сайн зэрэг гишүүн бас нэг юмны учрыг мэдэхгүй өөрөлдвөл нөгөө Улаанбаатар хот руу орж ирдэг хөдөөний хүмүүсийн төлбөрийг авах тухай асуудлыг энэгээр ингээ байхгүй болгочихно гэж үзээд баахан явсан юм шиг үлээ. Гэтэл яг тэр нөгөө хөдөөнөөс орж ирэх тэр автомашины хураамжийн шийдвэрийг яг хуулийн дагуу иргэдийн урал гаргасан. Гэтэл энэ бол одоо жишээ нь энэ хуулиар бол жишээ нь одоо иргэдийн хурлаар гарч байгаа шийдвэрт бол ерөөсөө ямар ч тийм одоо нөлөөлөл үзүүлэхгүй. Эн чинь бүрэн одоо нутгийн өрөө өдөр төрхсний бүрэн эрхийн асуудал. Эндээсээ тэр татвар хураамжийг ногдуулах асуудлыг эндээсээ цаашлуулад хотын даргад өгч болохгүй л гэдэг ийм л одоо асуудал байгаа юм. Тийм учраас эхнээсээ ингээд нөгөө нэг Нямбатартаа бас үнж царайлах гэж явж байгаад тэгээд тэннэгэ хамгаалж баахан давхиад тэнгуут нь тэргийн одоо номын чимэг нарын гишүүд одоо эсэргүүцэхтэй л одоо ингээд энэ хуулийн дээр бас янз янз юм яриад яваад байгаа. Чи одоо тэгээд наадахын номын чимэг энэ чинь бас олон жил хууль юугаар явцсан бас зарим юм дараа нэлээд гайгүй шүү байна. Тэгээд эмэгтэйчүүд рүү битээ янз бүр